одоо сая олон улсын валютын сан, банк санхүүгийн системд аудит хийсэн санхүүгийн дүгнэлт тайлан гаргасан. Хамгийн муу үзүүлэлттэй 2 банк л гарсан. Ямар 2 банк? Тийм ээ. Худалдаа хөгжил голомт. Яагаад? Асар том зээлүүд гаргаа хийсэн. Нөгөө эдгээр дээр чи нөгөө төрийн мөнгөч байна, өөрсдийнх нь авсан мөнгнүүд чивдэж штэ. Нөгөө замбраагүй зарцсан. За ипотек нөгөө хятадын swap-ын зээл. Swap-ын зээл гэдэг чинь нэг өдрийн зээл байхгүй. Чи 10 юантай бол тэрийг Монгол руу ирэх гэж байгаа төгрөгөө болгох солино, тийм ээ? 10 юантай тэнцэх төгрөгөөр. Үүсвэл чи хятад явах гэж байгаа бол төгрөгөө юан. Тийм л зээл байхгүй. Тэгээ хөдөө аж ахуй тарилангийн банкар дамжуулаад манай 2 банкд өгсөн. Тэгээ тэр хоёр нь одоо байшин болсон болоогүй тавиад бодвол хагас мөнгөний нөгөө офшор тавьчих хийчихгүй да. Тэр мөнгнөөс авсан хүмүүс чинь. Тэгэл ингээ пэдцэд гів гинт баяжаад. Ингээ 3 миллиард доллартай тэнцэх өртөө өвтөж штэ. За тэгээ банкны өөрийнх нь мөнгө. Goldman Sachs-аас судалдаа хөгжил миний л мэдхэд 500 саяыг авсан. За голом төвөр хаанаас үгүй ингээ мөнгө авсан. Гэтэл энэ банкуд дампуурчин бол Монгол улс дампуурна. Тэгэн штэ. Тэгэхээр энэ тайлан ард түмэнд ил гарахгүй өнөөдөр дараад сууж байгаа Монгол банк. Дараад сууж байгаа. Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Мэдрээ нар оролцож байна. Мөнгөний уламжилт бус бодлогоодыг оруулаач. Энэ банкудаа одоо тэр муу зээлийн төр хугацаагаар хямдруулж аваад тий ингээд борлуулж өснийхэн дараа буцааж ингээ яадаг эсвэл ерөөсө баг хүүтэй Хэн авах мөнгө одоо банкудад тэр ч одоо нөгөө муу зээлийн одоо муу активын та нар муу зээл бий болгоч төр бидний мөнгөөр та нар муу зээлийг авах хэрэгтэй. Тэр хугацаанд хямралын үе гарна штэ. Эдийн засгийн хямрал хямралын үед бол за хямралын үед би яриад ш. Тэгээ мөнгөжүүлээч, санхүүжүүлээч.